Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2025 оны 1-р өдрийн үйл ажиллагааны тайлан. Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр цагдаа дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилт цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр нийслэл дүүргийн засаг даргын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл засгийн газрын 2025 оны шинэ боломж шинэ хөгжил хөтөлбөр цагдаагийн ерөнхий газар нийслэлийн цагдаагийн удирдах газраас хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлийг үйл ажиллагаанд удирдлага болгон ажиллаж байна. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын шуурхай хуралдааны үеэр өгсөн үүргийн дагуу 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлын календарчилсан төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг тооцсон ажиллаж байна. Төсөв санхүүгийн чиглэлээр тус цагдаагийн газрын батлагдсан төсвөөс алба хаагчдын цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтглийн зардалд 95.3%, хангамж бараа материалын зардалд 3.1%, норматив зардалд 1.1%, байр ашиглалттай холбоотой зардалд 1.4%, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1.1%-ийг тус зарцуулсан. Үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөний дагуу 3 сая 750 мянган төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 5 сая 289 мянга 500 төгрөгийн орлогыг төвлөрүүлж 41%-аар төлөвлөгөөг давуулан биелүүлсэн. Торгуул шийтгэврийн 1447 хуудсыг албан хаагчдад олгож 145 сая 936 мянга 500 төгрөгийн орлогыг нийслэлийн төрийн санд төвлөрүүлж ажилласан. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн төвшнийг үнэлэх аргачлалын дагуу 1-р улирлын байдлаар 506 албан хаагчдын цалин 10-аас 50% хүртэл нэмэгдүүлж болгосон. Гэмт хэрэг зөрчилтөд тэмцэх чиглэлээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2025 оны эхний 3 сард иргэн хуулийн этгээдээс 30,897 дуудлага мэдээллийг хүлээж авч бүртгэсэн нь өмнөх оны мөн үеэс 1875 нэгжээр буюу 6.5%-аар өссөн үзүүлэлттэй байна. Иргэд аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийт 12,701 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас 5,878 буюу 46.3% нь гэмт хэргийн шинжтэй, 6,823 буюу 53.7% нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл эзэлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт бүртгэгдсэн гомдол мэдээлэл нь 13,398 буюу 5.2%-аар гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5,992 буюу 1.9%-аар зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 7,406 буюу 7.9%-аар тус буурсан байна. Гэмт хэргийн шинжтэй 5,878 гомдол мэдээллийн 1,220 буюу 20.7% хэрэг бүртгэлийн хэрэг нээж 3,483 буюу 59.2% хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт хүргүүлж 109 буюу 1.8%-ийг харьяаллын дагуу шилжүүлж 4,812 буюу 81.8%-ийг нь шийдвэрлсэн байна. Зөрчлийн шинжтэй 6,823 гомдол мэдээллийн 1,802 буюу 26.4% нь зөрчлийн хэрэг нээсэн болон хялбаршуулсан журмаар шийдсэн. 4,701 буюу 68.9% нь зөрчлийн хэрэг нээхээс татгалцсан. 14 буюу 1.2%-ийг харьяаллаар шилжүүлж 4,378 буюу 96.7%-ийг нь шийдвэрлэж ажилласан. Энэ оны эхний 3 сард 7,119 зөрчлийг илрүүлж 322 сая 40 мянган төгрөгөөр торгосныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад илрүүлсэн зөрчил 23.2%-аар өсч 140 мөрөгийг баримтлуулсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64.7%-аар буурсан үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 104 мөрөгнийг шүүхээр баримтлуулж 7 мөрөгөнд 700 мянган төгрөгийн торгуул оногдуулсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад баримтлуулсан иргэн 203 мөржээр буюу 66.1%-аар торгуулсан иргэн 2 буюу 22.2%-аар тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас хүн хуулийн этгээдэд учирсан 18 сая 858 мянга 500 төгрөгийн хохирлын 4 сая 924 мянга 100 төгрөгийг нөхөн төлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс нөхөн төлүүлсэн хохирол 2.2 дахин өссөн. Прокурорын байгууллагатай хамтран зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал, с ิจ гтнийг хойшлуулшгүйгээр баримтлах эрх зүйн зохицуулалт зэрэг сургалт зөвлөгөөн зохион байгуулсан. Улсын хэмжээнд зохион байгуулагдсан сар шин нэгдсэн арга хэмжээний хүрээнд хэргийн илрүүлэлт шийдвэрлэлтийг ахиулах чиглэлээр эдвэх зүтгэл гарган ажиллаж 1-р хэлтээс 1, 3-р хэлтээс 3, 2-р хэлтээс 4-р байр тус эзэлсэн. Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр
Төрийн болон гадаадын өндөр дээд зочин төлөөлөгчийн айлчлал нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглааны үед нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 12 удаагийн хамгаалалт зохицуулалтад давхардсан тоогоор 273 албан хаагч хэв журам сахиулах чиглэлээр үүрэг гүйцэтгсэн. Орон гэргүй, архины хамааралтай иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх чиглэлээр 36 иргэнийг сэргэлтүүд, шинэ амьдрал ялагч, долгион минж, энэрл, үлзий тасар төрийн бус байгууллагад хүлээлгэн өгч, сайн дурын эмчилгээнд хамруулан ажиллаж байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сар шин хүүхэд хамгаалал 2025 эрсдэл 1, урьдчилсан сэргийллийн 1, тандалт 1, цахим тоглоом, цахим архи худалдаа, нийтийн байр, хяналт шалгалт 1, акц, нөө алкогол, эрүүл аюулгүй орчин, сүм хід, шаардлага, халаас зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажилласан. Хариуцсан нутаг дэвсгэрт амар тайван эрүүл аюулгүй орчныг бий болгох, иргэдийн эрх ашигыг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтдаа сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тус арга хэмжээг хэрэгжүүлэхээр дүүргийн засаг даргын энэ оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А192 дугаартай гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай захирамжаар хороодод засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Хамтдаа сэргийлэх арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн соёлын төв ордонд зохион байгуулсан. Өсвөр насны хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор электрон тамхины хэрэглээний хор уршиг, цахим орчинд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвт сургалт мэдээллийг давхардсан тоогоор 115 удаа зохион байгуулан 5154 хүүхдийг хамруулсан. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дэргэд телекамерын хяналтын дэд төв байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж систем програм хангамжийг ашиглагч байгууллагад актаар хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулж байна. Иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн годомж, зам, талбайн, телехяналтын камерыг нэгдсэн төвд холбох ажлыг шат дараатаагаар зохион байгуулан ажиллаж байна. Гэмт хэрэг зөрчлийн шалтгааны хүслийг арилгах зорилгоор 156 мөрдөгчийн мэдэгдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр 283 шаардлага, 134 зөвлөмжийг хүргүүлж, биелэлт үр дүнг тооцсон ажиллаж байна. Шаардлагын хариу ирүүлээгүй, шаардлагын дагуу тодорхой ажил арга хэмжээ зохион байгуулаагүй 22 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагад зөрчлийн тухай хууль зааснаар нийт 19 сая 550 мянган төгрөгийн торгуулийг оногдуулж ажилласан. Алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр нийслэлийн цагдаагийн удирдах газрын эрүүлжүүлэх саатуулах төвөөс 9 төрлийн нийт 15.3 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч үйл ажиллагаанд ашиглаж байна. Албаны автомашинд парк шинжилэлт хийх, алба хаагчдын ажиллах нөхцөл болцоог сайжруулах, цагдаагийн байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн хөрөнгө оруулалтаар бүгд найрамдах Солонгос улсад 2023 онд үйлдвэрлэгдсэн Kia Sportage загварын нэг бүрийн 130 сая төгрөгийн үн бүхий 5 автомашиныг шийдвэрлүүлж, алба хаагч нар үйл ажиллагаанд ашиглаж байна. Алба хаагчдыг ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр телекамерын өрөөг засварлаж, заалны нэгдсэн зохион байгуулалтад оруулсан. Алба хаагчдын нийгмийн асуудал, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр цэргийн төв эмнэлэгтэй хамтран алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 171 албан хаагчийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, 5 алба хаагчийг хэвтэн эмчилүүлж, 4 алба хаагчийг өдрийн эмчилгээнд оролцуулсан. Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цусаа хандуулах арга хэмжээг зохион байгуулж 40 албан хаагчийг хамруулсан. Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дотоод хэргийн их сургуулийн ахлагч мэргэжлийн боловсролын сургуулийн цагдаа бэлтгэх дамжаанд 8 иргэн, офицер бэлтгэх дамжаанд 2 иргэн суралцж байна. Хүний нөөцийн нөхөн хангалтын талаар хүний нөөцтэй холбоотой асуудлаар алба хаагчдаас цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолохоор ажлаас чөлөөлж 36, сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгуулах тухай 10, шагнуулах 31, албан тушаал дэвшүүлэх 37, шилжүүлэх 28, нөөцөөс томилуулах 9, хүүхэд асрах чөлөө хүссэн 4, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх 8, хүүхэд асрах чөлөө цуцалж томилогдох 1, хөдөлмөрийн гэрээ байгуулах 12, хөдөлмөрийн гэрээ цуцалсан 7, нийт 148 хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. Төрийн албаны салбар зөвлөлийн цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн
Б. Тэг 2 дугаар тогтоолоор тус цагдаагийн газраас газрын дарга 2, хэлтсийн дарга 3, тасгийн дарга, чиглэлийн ахлах 14, ахлах 54, офицер 15, нийт 88 алба хаагч нөөцийн жагсаалтад бүртгэгдэж, энэ оны эхний 3 сарын байдлаар 22 алба хаагч дэвшин томилогдсон ажиллаж байна. Сургалт соён гэгэрүүлэх ажлын чиглэлээр алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх албаны давтан мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөг гарган цахим болон танхимаар нийт 18 удаагийн 36 цагийн сургалтад давхардсан тоогоор 3400 алба хаагчийг хамруулсан. Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын баталсан албаны соёл нөлөөллийн арга хэмжээний салбар төлөвлөгөөний дагуу алба хаагчдын бие дэвтрийн хөгжил, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хууль хэрэглэх чадварыг сайжруулах зорилгоор хуульч ажиллагаа нэг арга хэмжээг зохион байгуулсан. Алба хаагчдад эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралын зан үйлийг хэвшүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зөв амьдралын хэв маяг хорт зуршлаас татгалзах, хувь хүн өөрийгөө хөгжүүлэх, нойргууллийн тухай ойлголт сэдэвт нийт 2 удаагийн сургалт өдрөлгийг зохион байгууллаа. Амар тайван амьдралын төлөө хамтдаа Баянзүрх дүүргийн цагдаагийн газар.